За сайн байцгаана уу? За суцгаа. За бид нэр өмнөх хичээл дээр ямар хичээл үзлээ хүүхдүүд ээ? Геологийн хөгжлөд хичээл үз. Тэгвэл сэргийн санацгаая өмнөх хичээлээ. За багш эндээс асуулт асуун. Та нар багшийнхаа асуултанд хариулна шүү заа юу. За. Төмөр, холимог төмөр, зис, төмрийн хөдөр ямар ирэн, ямар галавт үүссэн бэ? За оюун дээр. Полисой ирник силүү буюу 35 сая жилиг. Силүүр нь юу вэ? Юу вэ? Галав бахан тийм үү? Галав. За үнэн зөв хариултыг. Эндээс бүгдээрээ харцгаая. За зөв байна хүүхдүүд ээ. Сайн байна. Дараагийн асуулт нефт, шатагч, аршаанууд ямар ирэн, ямар галавт үүссэн бэ? За цэцэг дээр. Полисой ирник диван галав 55 сая жилиг. 55 зөв хариулж гинэ үү? Зөв. За зөв үгүйг нь бүгдээрээ харцгаая. Зөв байна уу? За зөв байна, баяр хүргэе. За тэгэхээр бид нэр өмнө нь бол геологийн хөгжлөд хичээл үзчихээ. Тэгвэл өнөөдөр ямар хичээл үзэх вэ гэхээр багш нь дэлгэцэн дээр зураг гаргаж өгнө. Хараад хичээлээ мэдхэн тийм ээ. За. Хаалт байна. Нүүрс. Зис. Эрдэс чулуулаг. Уран. Тэгэхээр ямар хичээл үзэх нөө? Сайн байна. Ашигт малтмал гэдэг хичээл үзэх нэ. За бидний сэдв бол ашигт малтмал. За гарчгаан дэвтэрэн дээрээ тавих нэ. За сэдв ашигт малтмал. За гарчаа тавьчих. Ашигт малтмал. Тавьсан дэвтэр нэрээ? За тавьсан байна тийм ээ. За тэгэхээр ашигт малтмал хичээлийн та нар шинэ мэдлэг олох нь бол багш нь эхлээд ашигт малтмал гэж юу хэлдэг тийм ээ. Бидний өнөөдрийн хичээлийн маань хамгийн гол зорилго нь бид нар юу мэдж авах вэ гэхээр ашигт малтмал гэж юу хэлэх вэ? Ашигт малтмалын төрлүүд тэдгээрийн онцлог, ашигт малтмалаа хайрлан хамгаалах нөхөн сэргээхийн ач холбогдлын талаар мэдхэд орших нэ. За зорилгоо бичээд авчих тэрнээрээ. Ашигт малтмал гэж юу хэлэх тийм ээ. За ашигт малтмалын төрлүүд. Ашигт малтмалын төрлүүд. За ашигт малтмалаа хайрлан хамгаалах нөхөн сэргээхийн ач холбогдлын талаар мэдхэд оршноо. Мэдгээд орших нэ. За бичсэн үү? За сайн байна. За тэгэхээр ашигт малтмал гэдэг маань тодорхойлтын багш нь хэлж өгье. Байгалийн байдлаараа буй боловч аж ахуйд ашиглаж болох эрдэс бодисыг ашигт малтмал гинэ. За дэвтэн дээр бичиж авчих. Байгалийн байдлаараа буй боловч аж ахуйд ашиглаж болох эрдэс бодисыг ашигт малтмал гинэ. Ашигт малтмал гинэ. Ашигт малтмал гинэ. За. Ашигт малтмал гинэ. За, ашигт малтмал нь геологийн урт удаан
хугацааны явцад ашигт малтамлан геологийн урт удаан хугацааны явцад дэлхийн за дотоод ба гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр үүснэ. Дэлхийн дотоод ба гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр үүснэ. За. Хүчин зүйлсээр үүснэ. За. Ашигт малтамлыг дотор нь 3 хуваа. Төмөрлөг ашигт малтмал, төмөрлөг бус ашигт малтмал, шатах ашигт малтмал гэж хэд байх нь вэ? 3 хуваах нь. 3 хуваах нь тийм үү? 3 хуваах нь. За. Бичсэн үү? За сайн байна. Тэгэхээр ашигт малтмал гэдэг нь ерөөсөө байгалийн байдлаараа бий боловч аж ахуйд ашиглаж болох юу гэж чинь эрдэс бодисыг ашигт малтмал гинэ дотор нь 3 баахан тийм ээ. Төмөрлөг биш тийм ээ. Шатах гэд. За дээрэс нь ашигт малтмал нь яаж үүсдэг гэж байна? Сайн дэлхийн дотоод ба гадаад хүчний нөлөөгөөр үүсдэг байх нь шүү тийм ээ. За энэ манай Монгол улсад байдаг ашигт малтмалын төмөрлөг бус шатах ашигт малтмалын тархац тийм ээ. Энэ дэлгэцэн дээр харагдаж байна. Алт мөнгө, зис, хар туглаг тийм ээ. Уран, газрын тоос, нүүрс, хайдвар жонш, хүнсний давс зэрэг ашигт малтмалын нөөцүүд газрын зурган дээр харагдаж байна. За багш нэмэлт мэдээлэл маягаар Монгол орнд 180 төрлийн ашигт малтмал тэгээд 1170 орд байдаг баха нийтдээ Монгол орны хувьд. За алт нь болохоор 1699 тонн нууц, мөнгөний 227,000, зэсийн 36.3 сая, төмрийн хөдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 2,500 тонн нөөцтэй. Нүүрсний хэдэн тэрбум нөөцтэй гэж байна? 175 тэрбум нөөцтэй. Тэгэхээр манай Монгол орны ашигт малтмалын нөөц нь ямар харагдаж байна эндээс? Ариун баялаг их харагдаж байна тийм үү? За. Ариун баялаг харагдаж байх нэ. За жишээ нөөцтэй томоохон ордуудыг нэрлэх юм бол Зэсийн ордноос Эрдэнэ, Оюут толгой, Цагаан сувраг, Гацуурт, Асгат зэрэг ордууд байдаг байна. За алтны ордноос болохоор Мөнгөн өндөр. За төмрийн хөдрийн их болохоор Баян Монгол, Төмөртэй Нговоо гэх зэрэг уур хаанууд яах нь орд уур хаанууд байдаг байна. За Монгол улсын нийт экспорт 94% юу эзэлдэг вэ? Ашигт малтмал эзэлдэг гэж байна тийм үү? Ашигт малтмал эзэлдэг байна. За өнөөдрийн хичээл маань 3 ашигт малтмалын төрөлд хуваагдсан байгаа тийм үү? За төмөрлөг бүх шатах. Тэгэхээр эндээс суглаад төмөрлөг ашигт малтмал шатах ашигт малтмалууд нь өөрсдийнхөө ямар ашигт малтмал авах вэ гэдгээ суглах нь. За багаас энэ хүүхд гараад ир. За суглаж. За сайн байна. За ашигт малтмалд сугалсан ашигт малтмалынхаа нэрийг ширээн дээрээ тавьчих. Нааш нь харуулад багш руугаа бусдаа харуулахаар тийм ээ. За эдний баг ямар вэ? Төмөрлөг бус. Шатах. За ийм 3 баг хуваагдсан байна тийм үү? За багш нь өнөөдрийн хичээлийн маань үнэлгээ бүгдээрээ ийм эрдэнсийн саваар үнэлнэ. За энэ эрдэнсийн сав нь ямар учиртай юм бэ гэхээр ардталт нь ингээд эрдэнсүүсийг төлөөлсөн ийм өнгийн за энэ хар нүүрс эрдэс чулуулгууд тэгээд одоо зэсийг мөнгө алтыг төлөөсөн ийм эрдэнсийн сав. За энэ эрдэнсийнхаа савнд энд байгаа эрдэнсээсээ бид нар яах нь вэ? Цуглуулж энэ саваар дүүрэх гинэ. Тэгэхээр хэр олон эрдэнэс цуглуулсан баг маань энэ хичээлд яах нь баг
Тийм ээ, төрүүлэх нэ. За. Багийн ахлагч нар гарч ирээ савнуудаа багшаасаа авах нь. За, нэг сав. За, сав авах нь. За, тэгэхээр бичээд Монгол орныхоо за та нарт бүгд тараагдсан байгаа газрын зургууд байж байгаа. Энэ газрын зургуудаа бүгд нэвлүүлнэ. За, нэвлүүлэхдээ ийм цаасан дээр ийм хавтгаанууд өгсөн ба энэ хавтгаануудаар 21 аймгаа байршуулна. Яа байршуулж байгаагаар 21 аймгаараа бид нар өнөөдөр аялах байгаа учраас аймагуудаа бүгдийг байршуулах нь. За, хугацаа өгнө. Хугацаанд амжсан тохиолдолд багштай идээд Эрдэнэсээ цуглуулах нэ. За. 2 минутын хугацаа. Дэлгээд харуулчих сууд бүгдээрээ сууж агаад багийн ахлагч нэг нь за сайн байна 21 аймаг бүрдсэн байна. За шатгаа ашиг малтуулынх нь багш нь 2 алт 2 мөнгө 2 эрдэс чөлөөлөг 2 нүүрсээр шагнаа гэж тах. За сайн байна. За 2 дугаар төмөрлөг за дэш өргөд харуулаарай багш та. Өргөд харуулаарай. За сайн байна. Доош нуруу. За сайн байна. За Эрдэнэсээр юм яа. За төмөрлөг бусынх юм байна. Дуусч байна уу? За. За манай төмөрлөг бусын багийн маань яаж ч уу? За хугацаа дууссан учраас арай амтсангүй тийм ээ. За нөгөө хоёр баг маань болчих төмөрлөг бус маань арай амтсангүй. За нөгөө хоёр минь дэш дахиад өргөд харуулчих нөгөө энэ багтаа. За ингэж эвлэх хэрэгтэй байна тийм ээ. Танаа хаагас нь эвлэлсэнгөө. За эвлэлэгүйсэн багш нь бас Эрдэнэсээр шагнаа. За маа. За би та нарт тараагдсан байгаа. Өөрсдийгөө үнэлэх. За бид нар өнөөдрийн хичээлээр Монгол орны ашиг математикийг үзэж байгаа учраас багш нь энэ ашиг математиктай холбоотой текстүүд ингээд тараагдана. Энэ текстээс уншаад дээрс нь газрын зургууд
газрын зургууд байна. Энэ газрын зураг 2-3 газрын зураг тарагдсан ба эндээсээ харжгаад Монгол орныхоо ашт малтмал өөрийнхөө харин одоо чинь төмөрлөг ус төмөрлөг ашт малтмлынхан ямар орд хаагур байр чинь гэдгээ баримтынхаа шавраар байршуулах нь аймаг дээрээ. Ойлгосон уу? За энийг уншиж байгаа. Тэрийг унш. За, жижиг нэг цаасаа. Нүг жижиг. Юу цаасаа жижиг. Аа. За. Эндээс хойш ямар аймагуд хамаарагдсан тийм ээ. Это тасныхан холбоо юм ярина шүү дээ. Юу гэдэг вэ? За. Нахараа. За. За. За байна. За энэ тэмдэглэгээнүүд гарч ирэн. Ашт малтамлыг тэмдэглэгээнүүд. За алтыг дөрвөлжин шараад зисийг гурвалжингаар мөнгө нүүрсийг бүх тэмдэглэгэнд ийм тэмдэглэгээр тэмдэглэн. За нэг төмөрлөг бус ашт малтамлынх нь за дууссан байна. За эднийх ордоо байршуулжээ. Ордоо байршуулсан байна. За эднийх. За дуусаагүй хугацаа болоогүй учраас 5 минутын хугацаатай. За дахиж нэмэх юм байвал нэмээд дутуу ордуудаа гүйцэж хугацаа арай болоог байгаа учраас дээрээс нь текст уншаад төмөрлөг ашт малтмал маань ямар ач холбогдолтой талаар бусдаа мэдээлэл өгөх юм тийм ээ. За эднийх дүүх болсон байна уу? За хугацаа дууссан. Хамгийн түрүүнд ямар баг хийж дууслаа? За төмөрлөг бусынхан байна. За тэгэхээр бусад багууд маань анхааралтай суугаад төмөрлөг бус багийнхан маань төмөрлөг бусын ач холбогдлыг тийм ээ ямар ашигт малтамдаа төмөрлөг бусд хамаарагддгийг тэгээ ямар ордууд маань төмөрлөг бусын ордууд маань ямар аймагт хамаарагддгийг тайлбарлаж өгнө. Бус багууд маань энэ тайлбарлаж авах хугацаанд дэвтэрэн дээрээ тайлбарлаж байгаа юм бичилтийн заяа тэмдэглэн. За төмөрлөг бусаас 2 цэцэг. За 2. За бус нь сонсоод дэвтэрэн дээрээ бичилт хийх нэ. За багш нь манай богоос төмөрлөг бус баг ашигт болтыг асах харин төмөрлөг бус ашигт болтод маань барилгын материал ихэвчлэн хэрэглэж байна. Жишээлбэл элис, хайрал, жонш, шавар гэх мэтлэг зүйлүүд голцлон байдаг. Харин төмөрлөг жонш маань энэ хүмүүсээр
хинти скватлер дунд гой зэрэг ангидыг тавьсан. Харин манай давс өмнө гой баамаа ус ангидыг харин манай бачуугаар дорнор дунд гой ус ангидыг эдгээр Монгол улсын их хвчлэр ер нь гол ангидаар дахиад зэйсэн. Дахиад сайдаадаг. За байш. За асууж. За төмөрлөг бүс багийнхандаа баяр хүргэе. За баяр хүргэе. За төмөрлөг багийнхан маань гарч ирээд оюун дайртай хэн тайлбарлах үү? За нэм. За гараад. За манай төмөрлөг ашигт мэлхэмлээс байгаа. Төмөрлөг ашигт мэлхэмлээс болохоор бидний ахуй амьдралд хэрэгтэй зүйлс маш их багцсан байдаг. Жишээ нь бид нар хоёул чимэглэл галт зис мөнгөийг маш их ашигладаг. Эдгээр нь ийм гомч үзүүний зүйлс ч ийм зүйлс маш их ашигладаг. Зис маань зарим үед арга өгөөч ч юм уу тэгсэн мэтлээ заримдаа алт мөнгө маш үнцэнтэй тийм байдлын чимэглэл зорилгоор орж өгдөг. За чимэглэл зорилго. Алтан бол Төв аймагт маш их тархацтай их ордог. Тэгээд ар хангаа завхан тэгээд өмнө зэрэг нэлээд тархацтай байдаг. Хамгийн дундаас хамгийн их тархацтай нь Төв аймагт байдаг. Тэгээд ерөнхийдөө бол төмөрлөг болохоор завхан уус хавд зэрэг аймагт тархацтай. Гэхдээ хамгийн тархацтай гэсэн аймаг ер нь бол бүгд имжиг төмөрлөг бүгдээрээ имжиг бүх аймагуудаар жиг тархсан байдаг. Харин зис бол хинти сэлэн харж байгаа ховд өмнө ховд зэрэг аймагуудаар тархацтай байдаг. Энэ газруудаас хүмүүс зисийг олборлож зэрэг олборлож авдаг. Үүнээсээ маш биднэрт олон зүйлийг ашигтай ахуй амьдралд маш ихтэй байдаг. Тэгээд төмөрлөг ашиглалтанд маань бидний одоо экспортын хамгийн гол. За төмөрлөг ашиглалтанд баяр хүргэе. За сайн байна. За дараагийн баг маань шатгаашт малтан. За шатгаашт малтантайхан маань за бус багууд тайлбарж авах хугацаанд дэвтэр дээр тэмдэглэл хийж байгаа юу? За сайн байна. Манай болохоор шатар ашигт малтантай болсон байна. Шатар ашигт малтан нь болохоор бидний өдөрт хэрэгэлдэг зүйлс байгаа. Үүнд болохоор нүүрс, нэрт, газрын доос шатах замаар зэрэг багтдаг. Бидний энэ дээр тэмдэглэсэн зүйл нь болохоор ор газрууд нь хараар тэмдэглэсэн нүүрсний ор газрыг гэсэн байгаа. Энэ улбар шаранхтай нь болохоор газрын доосны ор газрыг тэмдэглэсэн байгаа. За тэгээд хэрнээ нүүрснийхаа ямар аймагуудад ордууд нь байна? Хилээд өччих бас төвгдөд байна. За хөвсгөл нүүрсний ор газар байдаг. Тэгээ Архангаа, Говь алтай, Улган, Өвөр хангаа, Өмнө гой, Улаанбаатар, Дормог, Сүхбаатар зэрэг аймагуд нүүрсний тархац байдаг газар. Тархац таахан тий. За мөн дээрээс нь шатаг ашигт малтамлыг би ийм энэ гэрийн даалгавруудыг энд бэлдээд ирсэн баг шиг байна. За тэндээс гарч ирж байна. Шатаг ашигт малтамлуудын онцлогууд нефтийн талаарх мэдээллийг энэ бол түүхийн нефт байгаа. Түүхийн нефтээс энэ хэсэг юунуудыг авдаг. Энийг болохоор мазут гаргаж авч байгаа. Мазутаас нь бензин зэргийг гаргаж аваад дахин боловсруулахаар нь энэ хэсэгт нь бол масл хэсгийг гаргаж авсан байна. Масл хэсгээ дахин боловсруулбал гутлын явууланд хэрэглэгддэг каучукийг гаргаж авсан байгаа. Дахин боловсруул. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр түүхийн нефтээс солиорк
Керосимэсэд мазут гарч ирж байна. Тэгээд 2 дахь боловсруулалтаар соляркийн төрлүүд, 3 дахьтаар лааны дос, 4 дахьтаар хамгийн сүүлийн боловсруулалтаар гавчуг буюу одоо литрийн ийм материалуудыг бид нар яг нь нефтээс гаргаж авдаг байна. За дэвтэр дээр давхар тэмдэглэгээ хийсэн үү? За хийж байгаарай. За шатгаа ашигт малтмал мэдээлэл өгсөнд баярлалаа. За тэгэхээр багш нь 5 нарт үнэлгээний утсанд харагдсан уу? За үнэлгээний утсанд харагдсан байгаа. Үнэлгээний утсыг тайлбарлаж өгнө. За багштай өгчөөрэй. За энэ үнэлгээний утсан дээр за би энэ урд нь ингээд тэмдэглэгээ тавьчихсан байгаа. Энэ тэмдэглгээний артталт нь тавина заяа. Хүүхэд болгон өөрийн гэсэн өөрөө бусдыгаа ингэж үнэлнэ шүү. Заяа хүүхдүүдээ. Тэгээд хичээл дуусны дараа багштай оруулаад журнал дээр багш нь нэрээр нь бичих юм тийм ээ. За дээдл нь ангиа бүгд 8-ийн Б гэж бичгэнэ шүү. Тийм ээ? 8-ийн Б тэгээд нэрээ бичгэн тийм ээ. За дараагийн хичээл байна. За бүгдээрээ шагналъя. Хамгийн мундаг ярьсан байршуулсан баг ямар баг вэ? Ямар баг вэ? Төмөрлөг. За төмөрлөг багийнхандаа. За Эрдэнэс Дармилаяа. За За дараагийнх нь ямар ашиг малтмал вэ? Шатах ашиг малтмал байсан тийм ээ. За нүүрс за. Эрдэнсээр мэл. Шагнаа. За дараачих маань төмөрлөг бус байлаа тийм ээ. За баяр хүргэе. За гэрийн даалгаварт би та нарт ашигт малтмалтай холбогдолтой нүүрс тийм ээ, давс, төм, алт, зэсийг авчирсан уутан. За дээш нь гаргаад авчирсан хүмүүс. За баг болгож ажиллаж байгаа учраас багийнхан бүгд за дээш нь ингээ харуулаарай. Сайн байна. Бүх багууд авчирсан биш сайн байна. За тэгэхээр эндээсээ бид нэр өөрсд хамааралтай юмнуудыг за жишээ нь төмөрлөг ашиг малтмал гэвэл наанаасаа түүгээд төмөрлөг бус наанаасаа түүгээд юун дээрээ байршуулах нэ. За газрын зураг нь дарх цаар нь байршуулнаа. Нүүрс байна танах тийм ээ. За. За байршуулчих. За яста мундаг. Яста хугацаанаас өмнө бүгдээрээ байршууллаа тийм ээ. За танаа болцсон уу? За төмөрлөг бусаас эхлэе. За энэ аймагуд Монгол Орны газрын зураг 21 аймгийг тийм ээ ингээд зураад энэ дээр ордоо байршуулаад сүүлд нь бид нар юугаа байршуулчих нь. За энэ юу байх нь? Давс, эс. За энэ эрдсийг олуулсан юм уу тийм ээ? За энэ юу? Жош танах юм. Энэ мөн байна уу? Төмөрлөг бусынханд мөн байна. Мөн үү? Мөн байна. За мөн байна. Мөн үү? Мөн байх нь тийм үү? За сайн байна. За энэ төмөрлөг багийнхан маань. За энэ юу вэ? Төмөр. За энэ зис байна. Дээдлийнх нь автыг илэрхийлсэн байна. Төмөр тийм ээ. За цагаан дугыг илэрхийлээ ингээд байршуулсан байна. За сайн байна. За энэ багийнхан. За эднийхээс ганцхан төөсөн чи юу байна уу? Нүүрс бусд нь дандаа төмөрлөг болон төмөрлөг бус ашигт мат. За дээш нь багштай өргөө харуулж та. За эдгээр бол шатахт орох нь уу? Орохгүй. Тэгэхээр эдний ганцхан нүүрс эднийх байгаа учраас нүүрсээ ингээд энд байршуулсан байна. Зөв байх нь тийм ээ. За бүх бага эрдсээр шагнаа. Хамгийн дөрөнд байршуулсан баг маань. За бүх
Бүгд ер нь зэрэгцэд дууссан учраас бүгдийг адилхан шагнаа. За 3 эрдсээр шагнчи нэг алттай. За бүгд ижлэх учраас за эрдэнсүүдэд савндаа хайр хийгээрэй. За эрдэнсүүдэд савндаа иж. Өөрөөсийнхөө үнэлж байгаа үнэлгээг тэмдэглэгээ хийж байгаа юу хүмүүдээ? За бид нар өнөөдрийн хичээлээр 21 аймаг дээр төмөрлөх шатах ашигт малтамлуудынхаа ордуудыг байршууллаа тийм ээ. Дараад нь ашигт малтамлуудаа бас яасан? Байршууллаа. За багш бүгд самбарлуу харчаад. За энэ төмөрлөг ашигт малтамлын маань тархац Монгол орны ихэнх аймагууд сайн байна. Ихэнх аймагуудыг тархсан байна тийм ээ. Дарахж тийм ээ. За төмөрлөг бус ашигт малтамлын тархац ямар вэ? Ариун их тийм ээ. Бүх аймагуудаар дарахсан байна. За шатах ашигт малтамлын нөөц бас ямар вэ? Бүх аймагуудаар дарахсан байх нэ. За тэгэхээр Монгол орн маань за энэ нүүрсний ордын тархацыг харуулсан байна. Монгол орн маань ашигт малтамлаар арвин баялаг орн тийм ээ нөөцтэй юм аа гэж. За Монголд 1 тэрбум тонн төмрийн хөдрийн нөөц байдаг бахан. За төмрийн хөдрийн ордны 14 гол бүс нутаг болгон тогтоо судалгаа хийсэн байх нэ геологийн тийм ээ судлаачид. За Монгол улс өнгөрсөн онд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэсэн байх нь тийм ээ хэрэгжилжээ. За дархны төмөрлөгийн үйлдвэр 55.4 мянган тонн ган нар моторыг бас яасан байх нь үйлдвэрлэсэн. За мөн төмрийн хөдрийг боловсруулж бусад хог хаягдл төмрийг ашиглаж байх нэ тийм ээ. Төмрөөр бид нар ийм хийдэг бахна. За томоохон ашигт малтамлуудын ордноос оюут толгой 775, Эрдэнэт 135, Цагаан сурганы ордноос 70 мянган тонн цэвэр зис гаргах үйлдвэрлэх боломжтой ахна. Оюут толгой Эрдэнэт Цагаан сурганы ордноос хэдэн тонн нөөц гэж байна? 70 мянган тонн нөөц тийм үү? 70 мянган тонн нөөц төрөх ийм боломжтой ахна. За оюут толгой ордны нөөц уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний хэд ордог гэж байна? 5-д ордог ахна. Өндөр орхон тийм ээ? За нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний хэд 15-д ордог ахна. За Монгол оронд 15 сав газарт 300 гаруй нүүрсний орд байдаг байна. Байдаг ахна. За нефт. За Монгол улс нь нефтээрээ олборлогч орн болсноор одоо 2-3 жил болж байгаа маань дэлхийд одоо өөрийгөө нефтийн орн гэж зарлаад тийм ээ. За Монголын өмнөд хэсгээр нефт ихээхэн байх нь тийм ээ даргасан байх нь. За зүүн баян цагаан элсний нефтийн ордны нөөцийг 1960-ад оны үед 6 сая тонн хэмээн тогтоосон байх нэ. За энэ нөгөө бидний сайн өмнө үзсэн ашигт малтамлын Монгол орны ашигт малтамлын тархацыг тийм ээ ингээд тогтоожээ. Тэгэхээр Монгол улс маань ашигт малтамлын нөөцөөрөө маш их баялаг ашигт малтамлыгаа боловсруулж авахдаа дараад нь газар нутгаа яах ёстой лээ? Хамгаалж нөхөн сэргээх ёстой. Бид нар ийм их одоо ашигт малтамлын нөөцтэйгөө бахархах ёстой байгаа тийм үү? За бахархах учраас баг олгон ашигт малтамлынхаа оруулсан шүлэг. За бичээд 5 минутын хугацаа. За бүгд ярилцж байгаа тийм ээ? Ярилцж байгаа. За цаасан дээрээ
Цаасан дээрээ бичих юм димэ. За. За 2 минут 5 минут биш 2 минут за зохиосон баг. За эндээс за бүгд зохиосон байна. За сайн байна. За эндээс уншаарай босчоод. Энэ бүсэд бодсон чөлөөмөж өгсөн. Хаашаа үзэх эс хайрах чөлөөлөд хас Монголын найран байлаа. Их орны хөрсөн гэсэн илүүгээр Нэг хэсэг болсон лужин хатан авсан шинэ үеийн бизнес болсон технологийн бизнесээр баярлалаа билээ. За баяр үргээ. За шижигдэж туяарах наадмын дараалттай шинэ төрсийг чимэх мөнгөтэй оюуныг нөлөөх эрдэнэт хүрэлтэй олныг баясгах наадмын чимэгтэй олимпийн Монгол ингээд гэлэлцэх орчлонгийн эрдэнэс бүрдсэн ороо. За сайн байна баяр үргээ. За танаас. За нанаасаа уншиж болно. За өгөг дээдсээс өвлүүлж ирсэн уудам тал бүтгтэй билээ. Хар салхи болдоггүй өвөр газар дуушдаг билээ. Өнөртнээс хэлсэн ариун байлаг түүхтэй билээ. Хойч үдээ гэрээслэж үдээсэн ашиг бүлтэлтэй газар доор бэлэн байна. Дэлхийд тооцдог ашиг бүлтэлтэй тэрч байгаа учраас бүр ашиг бүлтэлтэй Монгол байна. За баяр үргээ. За тэгэхээр бид нэр ёстой мундаг бүгдээрээ шүлэг цохиолоо. За хичээлээ батгаад бид нар өнөөдрийнхээ хичээлийг зорилгот хүрч ашиг математик гэж юу гэдгийг ойлгосон билүү? За төрлүүдийг мэдчихав. Хайрлах хамгаалах ач холбогдол сэргээ нөхөн сэргээний ач холбогдлыг бид бүгд өнөөдрийн хичээлээрээ ойлгож авсан уу? За ойлгож авснаа батхын тулд би төмөрлөг багийн ширээнээс оюун дэрийг ойлгож авсан хичээлээ бусдаа ерөнхийд нь тайлбарлаад өгч. За энд гарч ирж байгаа. Би өнөөдрийн хичээлээс манай Монгол орн маш их ашиг математиктэй юм хэлсэн. Тэгээд энэ климээс маш та баярлалаа. За баярлалаа. Манай гурлаа маш их артистнес баасан байна. Тэгээд манай Монгол орн бүрийн энэч байхгүй энэс ашиг математик артистнестэй болов уу бодож байна. Тэгээд энэ ашиг математик артистнесээ бид сайхан хамгаалж ингээд нөхөн сэргээх юм бол магадгүй энэ ашиг математик маань биднээс одоо Монгол ийм их хэвээрээ үлдэх болов гэж би бодож байна. За баярлалаа. Мундаг сайн хичээлийг ойлгосноо бусдад тайлбарлаж өгч байна. За тэгэхээр бид нар өнөөдрийн хичээлийн зорилго ерөнхийдөө бүр чадсан гэж дүгнэлт гарч байна. За бүгд хэдэн эрдэнэс цуглуулснаа тоолоод хичээл. За За тооцноо, дуусна. За төмөрлөг ашиг төмөрлөг хэд вэ? 16 эрдэнэс өөртөө цуглуулжээ. Төмөрлөг бус 10. Шатах 17. За. Ямар баг төрүүлж? Шатах ашиг математик баг төрүүлж. За баяр үргээ. За хоёрдугаар байранд төмөрлөг ашиг математик оржээ. За баяр үргээ. Тэр өнөөдрийн маань хичээлээр Монгол орныхон энэ уудам их талд ямар их ашиг математик тархаж, тийм ээ? Ямар олон орд байдгийг бид бүгд мэдсэн учраас Монгол орноо бүгдээрээ яах нь хайрлан хамгаалцгаая. За хичээл дууслаа. Энэ цаасуудаа багштаа хураалгаад өгнэ. За бүгдэнд баярлалаа.
цаашуудаа хураалгаад эднэрийг ингэж Эрдэнэс. За багштай өгчих. За багштай өгчих. За багштай өгчих. Энэ хүүхд бүрийн тус бүрийн үнэлгээ энэ цаасан дээр багаараа бол Эрдэнэсийнхаа сав руу Эрдэнэсээ байрлуулж. За сайн байна. За хүүхд толгой өөрсдийнхөө хийсэн зүйлийг дахиад нэг бус багууд руугаа хоёр газрынхаа зурагтаа. За бидний өнөөдрийг хийсэн ашт малтамлын маань хичээлийн үр дүн маань байна. За баярлалаа.